За гэр хорооллын дунд байрлаж байгаа энэ зам дээр бол зөвхөн 5 минутын хугацаанд бол за 10 орчим машин бол хий эргэж зогслоо. За одоо үзэгч та бүхэн харж байгаасан цас орсноос хойш үл энд ямар ч давс бодис асгаагүй. За машинууд бол өгсөх аргагүй ийм байдалтай болчихсон байгаа юм аа. Энэ бол нийслэлийн гэр хорооллын дундх автоцомуудын нийтлэгдүр зураг. Энд халтаргаа гулгааны асуудал зөвхөн хийргэж цаг алдахаар дуусахгүй. Халтаргаанаас болж урд ардаа зогсох машинуудыг мөргөх, замын хажууган айлын гэр хашуурууд сүмэрч орох, хүн мөргөж гэмтэх бэлтгэх тохиолдлууд галсар байна. Тэгвэл хорооллын дундх замуудын орчраад цэвэрлэгээ хийж хариуцах ёстой байна. Өнгөрсөн 7 хоногт бол одоо бага насны хүүхэд зам дээр осолд орсон тохиолдлууд бол хэд одоо бүртгэгдсэн. За үүн нэг 2018 оны 1 сарын 5-ны өдөр одоо Прус маркийн тээврийн эсэл явган зорчигч хүүхэд одоо хорооллын дотор гинт хүүхэд гарч ирээд бас зам дээр осолд орсон ийм бүртгэгдсэн байгаа. Тээврийн эсэл одоо халтаргаа гулгаанаас болж замын нөхцөл байдлаас шалтгаалж одоо хурдаа тохируулж яваагүй үндсэн дээр нэг автомашин онхолдож зорчигч нас урсан юм зам дээр осол бүртгэгдсэн байна. Гэр хорооллынхтэй дундх замууд нь халтаргаатай байдаг сонгинархан дүүргээс тодруулахад тогтчлтын 3 компанитай гэрээгээр ажилдагч төвийн замуудад цэвэрлэж давс бодис цацхаас биш гэр хорооллын дундх автозамуудад хүрэлцэхгүй гэдгийг хэлж байлаа. За одоогор бол бидний хийж байгаа ажил бол өвдө давс цацгал байна л да. Тэрнээс тусгай бодисууд бол хэрэгэлдэг гэж тэгж байгаа. Тэгээ дээрсний цас усыг зохиж цэвэрлэх ийм л ажлууд хийгдэж байна. Тий. Яг бүрэн арилгахад бол хүндрэл байна тий. Бүрэн арилгахад бол хүндрэлтэй. Тий. Ялангуяа манайх шиг одоо ийм гуу жалга ихтэй одоо ийм хүндрэлтэй газар бол одоо замын халтар агуулга маш их л байна. Тий. Тэгээ бид нар ямар ч байсан боломжоор бид нар хөнгөлөөд явж байгаа болохоос огт одоо яг гулгаагүй борлоно гэсэн асуудал байхгүй. За нийслэлийн нийт хүн амын 60% нь гэр хорооллолд амьдардаг. Хэдхэн жилийн өмнөөс л инхэл донхол шорон замууд нь зарим хэсэгтээ хар замаар солигдож эхэлж байгаа. Гэтэл арчилгаа байдаггүйгээс зундаа шавар шалбааганд өвөлдөө цас мөсөнд дарагдсаар байна.